одоо бид нар West-ийнхаа сүүлийн үлдсэн 5 бага ярих болно. Энэ бол North East буюу өнгөрсөн жилийн авраг багийн дивишн. Тэгээ нэрлэлчихэд. Ер нь энэ NBA-гийн хамгийн хүчтэй дивишн яг одоо л байгаа шүү. Тэ? Хамгийн шилдэг тоглогч нь байна. Хамгийн шилдэг баг нь ч байна. Иргэжлээс чинь нөгөө нэг Арангордын нөгөө гэрээний сонголт чинь орж ирэх байхгүй. Тэгэхээр арай шууд ингээд амар өндөр цалинтай болчиход байгаа. Энэ бүрэлдэхүүн авраг авчлаа гэхэд сэтгэл хөдлөж гэхгүй ер нь авраг авсан бүрэлдэхүүний second half-ын давуулна л да. Тэгвэл давуулна. Тэгэхээр Celtics яаж давуулсан шиг тийм л байна. Хэрвээ зүгээр финалд гараад бүр амар өрсөлдөөнтэй ч юм уу ийм одоо нэг харамсалтай нэг хожигдсон үед барин зүрэн дээрээс хожигдсон үед ч гэсэн давуулж болоо гэж найдаж байна. Тийм тий. Давуулаасаа дахиад финалд гарлаа гэхэд ч хожигдохгүй л байна. Бүсийн финал тийм ээ. Тийм ер нь тийм шүү. Ер нь тийм шүү. Финал гарлаа гэхэд би ерөөсөө Денверийг хожиж байгаа East-ийн баг харахгүй байгаа. Тийм ээ. Тийм харин тий. Тэгэхээр бүсийн финал магадгүй OKC дээр дахиад олон тоглолтод хожигдвол магадгүй Краке дахиад тий нэг жил харъя гэж магадгүй шүү. Байж болно бол. Тийм. Тэгвэл Jokic-ийн 90 үеийг хайр өнгөрөх.